Сэргээгдэх эрчим хүч нарны системийн үндсэн 3 хэсгээс бүрддэг. Нарнаас ирэх гэрлийн энергийг нарны хавтан хүлээн авдаг. Энэхүү энерги нь тогтмол гүйдэлтэй байдаг. Харин инвертер нь тогтмол гүйдлийг хувьсах гүйдэлд хувиргаж бидний цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах илүүдэл цахилгаан эрчим хүчийг батарей хуримтлуурт хадгалах цэник дүүрсэн тохиолдолд төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үндсэн үүрэгтэй. Нарнаас ирэх энерги хангалтгүй болох үед инвертер нь батарей хуримтлуураас цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангана. Батарей хуримтлуурын цахилгаан цэник дуусахад төвлөрсөн сүлжээнээс цахилгаан хэрэглээг хангадаг байна. Тиймээс төвлөрсөн сүлжээтэй бол батарей хуримтлуур холбохгүй байж болно. Мэдээж хэрэг төвлөрсөн сүлжээний цахилгаан тасрах болон оргил ачааллын үед цахилгааны хэрэглээгээ хангах батарей хуримтлуур холбоол илүү найдвартай эрчим хүчний системтэй болно. Та өөрт тохирох багтаамжтай батарей хуримтлуурыг хэрхэн тооцоолохыг тайлбарлая. Батарей хуримтлуурын хүчтэй болон гүйдэл цагийг хооронд нь үржүүлж хэдэн ватт хэрэглээгийг хэдэн цаг хангаж болохыг тооцоолдог. Жишээлбэл 51.2 вольт хүчтэй 100 ампер цагийг хооронд нь үржүүлбэл 5120 ватт цаг энерги гарна. Энэ нь 300 ватт чадалтай хөрвөгчийг 17 цагийн турш ажилуулна гэсэн үг. Харин 2 кВт чадалтай цахилгаан халаагуурыг 2 цаг 30 минут ажилуулна гэсэн үг. Хэр их цахилгаан цэник хуримтлуулах шаардлагатайг та өөрийн цахилгаан хэрэгслүүдийн чадалгаа тохируулан тооцсон батарей хуримтлуураа сунгах боломжтой.